байсан л да. Ингээ их баярлж байсан. Тэгээд мэдээж хүний амьдрал ус маань анхны хүүхд төрөөд ингээд одоо тосч аваад ингээд цэцэрлэг төргөж өгчих үе хүртлээс одоо хүртлээ сайхан санагдیں۔ Одоо бол гараас гарцсан эдгээр чинь өөр өөрийн амьдралаараа өстой нөгөө нүүдлийн шоу шиг гэдэг шиг ингээд толдоод явахаар одоо хүүхдүүдийг хараад бас тэнд чинь илүү их дасдаг юм байна л да. Би бол одоо залуу настай байгаад аав ээжийг бас ахын хүүхэд энэ төрийг ирэхээр юун ч одоо нялуу юм бэ гэж боддог байсан бол одоо би өөрөө тийм нялууны танд бараг орох шахуу болчиход явж байна л да. Нэгэн насны амьдралаа хамтдаа тулах, жаргал зовлонгоо хуваалцах хүн бол ханилсан хань ижил байдаг. Амьдралын төлөө хамтдаа зүтгэж, өөр хүүхдийн ижи аав бололцож, энэхэн насны бүхий зүйлийг хамтдаа үргэлжлэх хүн бас л ханилсан хань. Пүрэ ахын эхнэрийг Янхва гэнэ. Эднийх навчаа, ариун бол төр бол лав сүрэн гэх 4 сайхан хүүхэдтэй. Онын ивэр шиг 2 хүү 2 охинтой айл. Пүрэ ахыг төрийн алба тэр дундаа татврын алба хэмээх хариуцлагатай нүрийн албанд зүтгэхэд түүний ард талыг найдвартай тааж өнөөдрийн хүртэл хариуцж явах хүн бол Янхва ягч. Бурхан надад сайхан хань, сайхан үр хүүхэд заяасан даа гэж Пүрэ ах сэтгэл хангалуун хэлж байсан. За гэр бүлийн хувьд бол яг би бол техникум төгсөөд дараагаар нь сангийн яамд хуурд тэндээс ажлын гараагаа эхэлж явж байгаад тэгээд одоо томилтоор ажиллаж байгаад ингээд их нэртэйгээ бол танилцсан. Налайхад танилцаад за ингээд би сургуульд явахын өмнө бол би тэр гэр бүл болж хүүхэд маань төрсөн. За энэ хугацаанд бол оюутны 6 жилийг өнгөрөөх. За тэгээд ирээд энэ ажил үргээ гүйцэтгэх. Энэ хугацаанд бол мэдээж хүн бүхэнд бол одоо ард талаа эхнэрийгээ одоо ярьдаг. Тэр бүхэнтэй л ижилхэн хэмжээнд л надад ард талаа авч явдаг. Тийм тусалцаа үзүүлдэг, өмг төшиг болж явдаг хүн байгаа юм. Яг нь мэрэгжлийнхаа хувьд бол худалдааны нэгтлэн бодогчийн мэрэгжилтэй худалдааны байгууллагад бас нэлээд хэдэн жил ажилласан. Дараагаар нь одоо энэ цэргийн оёлын үйлдвэр гэж байна шүү дээ. Одоо ч ажиллаж байгаа бүртэг компани гэдэг. Энд бол одоо боловсон хүчин юуны мастер зэрэг ажлууд хийж байгаад насныхаа юугаар хүрээд ингээд тэтгэвртэй одоо бол гэрийн ажилтай хүүхдийн хүүхд хардаг гэрийн цэцэрлэгийн эрхчийн ажилтай ийм л амьдралтай би тэр энэ насыг одоо хамт туулж явна да. Амьдралын хувьд бол одоо тэр нь энэ болохгүй байна ийм одоо заримдаа бол хүн юм болсон мэдээж маргаан гардаг. Тэр асуудлыг хэв зүгээр зогцож ам хэлээ олцож за аль болохоор өөр хүүхдээ амгалан тайван тэр өөрсдийнхөө өсөл мөрөөдлийн дагуу олсон мэрэгчлээ зөв одоо эзэмшснээр тэрнийхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлж гэр орноо тавтаад ухтаах тэр авчваа хэмжээгээр өөр хүүхдээ хүмүүжүүлэх цаашдаа нийгмийн дунд нь байр суурь агуулгад нь битээр аль болохоор бусдын адил байгаараа хүнээс хэтэрхий илүү их одоо тийм юм руу зүтгээд бол хэрэг байхгүй. Гэхдээ тэр бол сурж боловсрохын хэмжээний асуудал биш. Ер нь амьдралынхаа төвшингээр бол яг л одоо тэр боломж тэмцээгээр ер нь хүний хэрэгцээг хангана гэдэг бол хязгаарч байхгүй л дээ. Тэр хэмжээгээр орлого олж тэр хэмжээндээ хөрнө гэвэл одоо зөвхөн миний хувьд бол тэгж л бод тийм да. Тэр тодорхой хэмжээгээр авч байгаа тэр юмдаа тохируулж хэрэглэж тэрнийг хэрвээ тэрнээс илүү хэрэглээд байх юм бол тэр хэмжээгээр мэдлэгээ нэмэгдүүлж тэр хэмжээгээр хөдөлмөрлөж тэр хэмжээгээр одоо орлогоо нэмэгдүүлж байвал одоо тэр одоо амьд одоо зорилгоо биелүүлж тодорхой тэр төвшингийн дунд хүрч амьдрах юм аа гэж боддог. Түүнээс энэ тэндээс одоо илүү дутуу юм харж ямар нэгэн байдлаар залхаа ийм байдлаар ашиглаж ийм байдлаар орлого олох дээр бол би одоо нэг тийм тааламжтай зүйл биш гэж үздэг л дээ. Өргөн шаргалыг хонхойсон, өмнгийн нарыг хүлгсэн, хадаг яндар завхан гол хаа хүрхээр тэмүүлнэ вэ? Тийм ээ. Ас баруун аймгийн хүү Пүрэ энэ сайхан нутагт өсч төрж хүмүүжсэн. Отхон тэнгэр хайрхан гих мөнх цаас дууландаа тэрс үсгэлж нутаг усаараа бахархаж явдаг нэгэн. Хангаа говхосолсон үнэхээр сайхан нутаг да. Хүн унсан газар угаасан ус минь гэж төрсөн нутгаа бишрэн шүтдэг. Нас ахаад ч тэрөө нутгаа санах нь ихсэх юм. Төрийн алба гэдэг хариуцлагатай албыг хашснаас хойш нутагтаа очих цаг багассан гэж тэр хэлж байсан.
За биер нь яг залуу байхад бол одоо спорт тоглоом энэ төр жаахан хөөдөг байсан. Сакс макс тоглолдог л байлаа. Гар өмбөг тоглолдог л байлаа. За тэгээ сүүлдээ бол миний зүгээр яг тэр агаар юунд явах дуртай л да. Гадаар агаарт явах дуртай. Гэхдээ би хамгийн гол нь тэр загасчлага барих юмд бол үнэхээр одоо дургуултай. Тэрийг бол би нэг тэгж өөрөө ч одоо надад тэгж явъя гэсэн хүсэлж байдгүй. Ерөнхийдөө би амьдралдаа нэг л удаа загас барьж үзсэн. Тэрнээс хойш ерөөсөө барьж үзье гэсэн сонирхол байхгүй бол. Одоо юу гэдгийг тэр үедээ айсан ч гэдэг юм уу бариад нэг тийм тохиолдол болоо тэрнээс хойш би тийм яг зөвөр мод юугаар явна. Жимс түүн амралтаар бол явна. Тэгээд ерөнхийдөө аршаа усанд явна. Уул хадаар явна. Тэмхүүл ажилтал явдаг л байна л да. Одоо ч гэсэн яг хуу тийм ном уншин. Тэгээд нутаг орны хувьд бол мэдээж би ч өөрөө завхан голын хөвөн дээр төрсөн. Лото 90 шүлэг одоо завхан гол гэдэг дуу байдаг. Яг тэр мөрний хөвөн дээр төрсөн. Багаасаа тэр голын усан домбож ари усаж ингэж явсан учраас би бол нутаг орноо бас санаад дурсаж байнга одоо очих юмсан гэж мөрөөдөж хүсэж явдаг. Тэгтээ одоо цаг хугацааны хувьд бол ажил төрөлтэй болоод ингээд ирэх бол тэр бүхэн очиод байдаггүй. Тэгтээ тэр нутагтаа очиход бол их сайхан байдаг л тоо. Голын хөвөн дээр суугаад ингээд манай нутаг чинь тэгээд элсэрх газар учраас ингээд элсэн манханд ороо ингээд сууж ах чинь одоо ялаад өнгөнөд нисэж байгаа дуулддаг тийм сайхан чимээгүй анир амгалан тайван тэр одоо их ачаал өгсөн үед бол их тайвшрах тийм боломж олгодог. Тэгээд сууж байхдаа бол элсээр сайхан бие очиад ингэ чинь сайхан дулаан оргоод халуун оргоод хөлс гараал ийм сайхан нутаг л доо. Тэгээд би тэнд бол ер нь очиод ингэхдээ бол соль хэрэг мэдчихлээ. Би соль хэрэг гурлыг бол их дуртай. Энийг одоо боловсруулж түүж бас мэднэ. Аав ээжийг дагаж одоо түүж боловсруулж явлаа. Тэгээд одоо бол тэгж явах нь бас авар болчихчих л дээ. Тэгээд уул устай газраараа явж би чинь говийн хүн учраас анх бол одоо Эрдэнэ хайрхан гэдэг сум манай аав бас томилогдож очиход тэнд очиж би тэр бол говь хангаа хоссон нутагтай. Хавар намарт нь бол одоо нүүдлээд говь руугаа орчдөг. Өвөлд нь говь руугаа орчдөг. Хавар зунд нь бол хангааруугаа гараа зусдаг ийм л одоо ч тийм л байгаа амьдрал нь тэр нутагт би очичиад анх одоо мод ямар байдгийг үзэж хангаа гэж ийм газар байдгийн байна гэж тэндээс л одоо ойлгож их сайхан байдгийн байна гэсэн ойлголт төрж исэн. Тэгээ байгалыг бол би шүтэж биширч явдаг л да. Тэр сайхан ардын уламжил байж гин тэр ус юугаа бохирдгах тэгээд ямар ч өршөөл ивэлгүйгээр одоо ухад төнгөх тэгээд тэр төнглөө ашиглалаа гэснийг одоо үлдээж хаях одоо тэр нөхөн сэргээлт гэж одоо их ярьж байна. Тийм юмнуудыг одоо хийхгүй байхад бас заримдаа бол сэтгэл харамсч явдаг л юм. Пүрүү ахын хүсэл мөрөөдөл энгийн. Тэр бусдын адилаар өөрөө сайхан амьдрах юмсан, хүнээс илүү гарах юмсан гэж хизээж бодож байгаагүй. Монгол орноо амгалан тайван байгаасай. Дэлхийн өндөр хөгжилтэй бусад орнуудын жишигт хүрээсэй. Үр хүүхэд минь эрүүл сарвал сайхан амьдраасай гэж тэр хүснэ. Тиймдээч пүрүү ах өнгөрөөсөн амьдралд сэтгэл хангалуун яваа нэгэн. Заавал гарвал ном унших дуртай пүрүү ах ямар ч байсан хүний дайтай хүн шиг амьдарч явандаа гэж хэлж байлаа. Би бол хүсэл мөрөөд хоёрыг ялгаатай байхаа гэж боддгийг. Ягаад тэгэхээр хүсэл гэдэг бол хүн төрөөд ихээс төрөөд энэ үеэсээ эхлээд хүсэл нь бий болж ихэдэг гэж боддог. Жишээлбэл одоо хурдан том болох юмсан, хурдан одоо дарга болох юмсан ч гэдэг юм уу. Хүсэл бол их урт хугацаанд өргөжлөн. Тэгээд тодорхой хэмжээнд бидний насны төвшингээр хэмжигдээд тэгээд одоо нас маань яваа сургууль соёл төгсөөд ингээд ирэхээр бол бид нар жинхэнэ одоо мөрөөд рүүгээ ордог юм байна гэж бид гэж бодож явдаг юм. Тэгээд мөрөөдөл бол яг нь ер нь амьдрал сайхан амьдрах юмсан бас нийтийн дунд эцгийнхаа нэрийг төвшин хадгалж явах юмсан гэсэн олон хүсэл мөрөөдөд бий л дээ. Тэгэхээр мөрөөдөлтөд хүрнэ гэдэг бол ер нь зөвхөн эцсийн зэгтээ бол хүн яг өөрийнхөө амьдралын зорилгыг биелүүлээд тэр амьдрах нөхцөлөө бүрдүүлсэн тэр үедээ бол мөрөөдөлтөд хүрлээ гэж ойлгодог болов уу гэж
ингэж бодож ойлгодог. За зүгээр мөрөөдөл гэхээр зэрэг би бол багада хүсэл маань их байсан гэж түрүү хэлсэн. А мөрөөдлийн хувьд бол одоо жишээлбэл яг ямар байр суурин дээр амьдрах уу гэдэг тэр мэрэгжлээ сонгох юм болоо гэж боддог. Ер нь анхан миний мэрэгжил сонгосон асуудал бас сонирн байсан л да. Аав ээж маань бол ер нь голдуу намайг багш болгоно гэсэн ийм юу гэдэг би одоо багш болох юм байх таа гэж бод. Тэр үед бол миний мөрөөдөл бол за энэ тэр үеч одоо янз янзын кино гардаг байлаа шүү дээ. Тагнуулын тухай одоо тэр янз янзын кинонууд их гардаг байлаа. Тэгэд энэ тагнуулч гэдэг хүн бол ер нь их мэдлэгтэй, их одоо тийм хашир ийм юм байдгийг юм тагнуулж болох юмсан гэсэн мөрөөдөл бол над байсан. Тэгээд бол би 10 дугаар ангиа төгсөөд за эцэг их маань бол намайг багш болгох юм байсан. Тэгээ би бол одоо багш болох гэж шалгалт өгсөн. Тодорхой оноогоор дутагдаад ингээд шалгалт өгч чаддгүй одоо багш болж чаддгүйгээр бол энэ одоо санхүү эдийн засгийн мэргэжлийг сонгож санхүү эдийн засгийн техникумд суралцаад тэгээд энэ мэргэжлээ эзэмшээд одоо нийтдээ эзэмснээс хойш бол одоо 30 гаруй жил болж байна да. Энэ улсад ажиллаад. Гэхдээ ер нь яг хэвтэ хүн түрүүн бид ярьсан шүү дээ. Мөрөөдлийн тухай. Тэгэхээр өнөөдрийн нөхцөлд бол би одоо ингээд 30 гаруй жил улсад ажиллачлаа. Энээс эргээд харахад бол би амьдралаа тэр мөрөөдөлтөд хүрээд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хугацаанд бол ямарваа нэгэн байдлаар одоо бас тэгж сэтгэл алдарсан, тийм тэхэм жаалаа гэсэн бодол ховорхон төрдөг л дөө. Гэхдээ бол ямар ч байсан нийтийн дунд орж амьдраад, бусдын жишгээр амьдраад, бусдаа эв дүүтэй, найз нөхөд олонтой, за бас нийгмийн талаасаа эргэн хүнийхээ хувьд төрийн бодлогод оролцоод, бас тодорхой төвшөнд аль хашаа явж байгаагаа бол миний одоо сэтгэл их хангалуун байдаг. Эх орноо хөгжүүлэх, эх орноо хөгжүүлнэ гэдэг нь өөрийн амьдрал сайн байхын шинж тэмдэг учраас энэ дээр бол одоо тэр гар бие оролцож хөдөлмөрч бай. За ямарваа нэгэн байдал дээр хүлээцтэй хандаж сур. Эхлээд битгий тайлбар тавьж тэрний цаад утга учрыг эхэлж олохыг бод. Тэгээд шийдвэрт хүрч байж тэр асуудлаа дэвшүүл тавьж гэсэн. Би одоо тэгжил ярьд юм да хөвгтүүд. Пүрүү ахын бүр залуугийн юмд нямбай ажиж хичээнгүй хандаг зан одоо ч хэвээрээ. Тэр альва ажилдаа туйлын зүтгэлтэй хандна. Таны харж байгаа энэ дипломын ажил бол пүрүү ахын оюутан ахынх нь. Одоогтой адилхан компьютер элбэг байсан биш. Байсан бичгийн машин бас тийм ч амар олдохгүй. Олон өдрийн хөдөлмөр болох дипломын ажил нь дуусны дараа тухайн үеийн сурагч чирмэлээр бичсэн гэд. Диплом хамгаалахаас ганцхан өдрийн өмнө шүнжэнгөө сууж байгаад харж ирнэлээр хуулж дуусгасан гэдэг. Тэр ийм л хичээнгүй хүн. Амьдрал хөрсөөр л хар цагаан сайн муу ээлжлэн байдаг энэ орчинд хүний амьдрал үргэлжилсээр. Төрдөөн өргсөн ариун тангарахтай, түмнээ гисэн, гэгэн сэтгэлтэй, улсынхаа санг арвжуулах үйлстэй, удам хоочтон өвлүүлэх алдарт үгтэй. Тийм ээ. Монголын татврын албаны төлөө өөрийн чадах бүхнийг зориулж яваа. Эгэл нэгэн эрхмийн ийм нэгэн түүхийг үзэгчтэй хөрвлээ. Энгийн бүхэн агуу, агуу бүхэн энгийн байдаг гэдэг.